Хүн баж төрөөдийн хоорондох дайн олон жил үргэлжилж аимшиг тулааны дундуур эзэн хааны армийн 3 дахь легионы командлагч өөрөөр угсаа залгамжлах гүнж тамийн ордны гарт оров. Чөтгөрөд гүнжээс эзэн хааны нууц мэдээллийг олж авахаар өдөр бүр түүнийг хайр наргуу тамлан зовоох бүлгөө. Гүнжтэй хамт экс их хариун сэлэн бий. Ярьж, унтаж, хэвтэж бүр ядартай гоён ухаантай сэлэм. Энэ бол торчура, тамлалтын мастер. Гүнж бэрхсэн эхний өдөр торчура дундад зууны үеийн аимшиг тамлах төхөөрөмж болох Iron Maiden-ийг гаргаж иртэл шарсан талах байваа гэж. Экс гайхаад "Гүй та нар ч нэрээ гүнжийг идэхмаар өртнө гэж бодоагүй үсттэй" гэд хөхөртөл шүлсэн годжидэг нас. Гүнж тэгснэ. "Би үгүйс шарсан талах мэт бууж өгдیں۔ Гэтэл шарсан талхны анхлан мөнөр гүнжийн хамарт хөрч бодлыг нь эзэмтгэн тэрэ. Шаржинсан хатуу гадаргууг нь хугалж зөөлхөн хэсгийг нь гаргана. Чимээгийн сонсох төдий ламттай сонсогдох шарсан талах. Гүнжийг дахиад ухаанаа алтгахад хөрөгвэ. Гүнж бие ярьж бодол санаагаа цэгцлэн шийдэмгийх чинь би бол эзэн хааны армийн 3 дахь легионы командлагч. Энэ зэргийн тамлалтад бууж өгөхгүй. Гэтэл шарсан талхаа хугалсан хэсгийн шөлөнд дүрэх торчура. Гүнж баригдсан эхний өдрөөл ялагдал хүлээсэн байдаг юм. Хаан тулсын чухал ноцыг чөтрөөд тэлсэн гүнж зүсэм талах өгөөч гэж ас. Тэгтэл торчура юун зүсэм талах хүснээрээд гэж хариулдаг. Торчура олж авсан мэдээлэлээ чөтгөрийн хаанд хэлдэг. Чөтгөрийн хаан хариуд нь ийм ноц мэдээллийг мэдчихсэн ч манай аrim ялч чадахгүй мэн гэсэн гэдэг. Иймээс гүнжийг үргэлжлүүлэн тамлана. Уг нь салгаж исэн билээ. Бичлэгээ үргэлжлүүлж үзэхээс өмнө Япон улсад суралцах хүсэлтэй хүмүүс зориулсан бүр мангар гоё мэдээд болгоё. Цаан чинь 10 жилийн туршлагатай Clover Education Center гээд зуучлалын газар Японы том хэлний сургуулиудад бүр зуучлал, орчуулгын хөгжлийг өн төлбөргүй үзүүлээ зогсохгүй. Японы визийг 100% гаргаж өгнө гинэ. Зуучилдаг сургуулиуд дотор нь 2025 оноос Монгол оюутнууд элсүүлж эхэлсэн Human Academy гэж байна. Энэ сургууль нь Токио, Осака, Кобе, Нагоя, Йокохама болон Фукуока хотуудад салбартай. Аль ч салбарт нь сонгон суралцах боломжтойгоос гадна дэлхийн 60 гаруй орноос ирсэн 5000 гаруй оюутан, 27000 гаруй төгсөгчид, 700 гаруй мэрэгжлийн багштай үйл ажиллагаагаа явуулж байгаа. Тэгээд болоогүй төгсөгч нь их сургуульд орсон. Эсвэл ажилд орсон үзүүлэлтэн 100% оддоо төгслөөл бол ажлын байр их сургууль хэлэн. Тэгээд description хэсэгт холбогдох дугаар, онлайнаар цаг авах линк, дэлгэрэнгүй мэдээлэл авах линкийг тус-тусад нь үлдээчээ. Японд сурах хүсэлтэй, тэгсэр нь хаанаас яаж эхлэхээ мэдэхгүй байгаа хүмүүс энэ боломжийг ашиглаад Clover Education Center руу холбогдоорой. Гүнж баригдсан 2 дахь өдөр торчор эртэл гүнж бүр мангар педгэр сууж шүү. Яасан бол гэсэн чинь өчтөр хүснээр идсэн болохоор өнөөдөр гидсэн цадгалан гэж авж гин. Өнөөдрийн тамлалтал шарж болгосон такояки. Бүрч шарсан 8 алч. Тэгсэн экс мангар итгэлтэйгэр багахасаа л дээд зэрэглэлийн хоолнууд идэж өгсөн гүнж энэ зэрэглэлийн хоолыг тоолоо юу. Гэтэл гүнж багахасаа л такояки идэж үзхийг хүсдэг байжээ. Торчороо гүнжд нэг ширхэг амсална. Халуун уур савсах. Гаднаас шаржигнсан дотроо зөөлхөн такояки. Гүнжийн намтанд эзэмдүүлж бууж өгсөн байдаг юм. Энэ удаад гүнж эзэнт гүрний хамгийн өчрийг зэвсэг ханагаа хэлжэлтэй. Торчороо тэрийн чөтгөрийн анд хэлтэл. Тим амир зэвсгийг яаж ашиглах юм? Амир штэ гэж ас. Ингээд гүнжийг үргэлжлүүлэн тамлахаар боллоо. Гүнж баригдсан 3 дахь өдөр торчороо эртэл манай хоёр гайхаж иймэр ярьж яхих удал унтуулахгүй нэ гэж бодод мангар итгэлтэй. Энгийн үндийн тамлалт чинь үйлчилж болгоч гүнж бол эзэн хааны армийн 3 дахь легионы командлагч. Огт унтлахгүй шүнжин толдож тоглоом 4 өдөр нойргүй байж үдсэн гэж аав штт. Тиймээс энэ зэргийн тамлалт юу ч биш гэсэн боловч торчурагийн Iron Maiden дотор рамен байдаг. Хачир, амтлагч, гомн нь яг таарсан тос даасан рамен. Шууд л гүнжийн ходод хоржигнаад эхэллээ. Тэгснэ амтрахын идэх торчураг хараад хингэж тамлахаар алчгаач гэж ярилдаг. Гүнжийн талгаа эргэж ярьсан нүнс мэт цагаан болжээ. Гүнж баригдсан 3 дахь өдрөө 3 дахь удаага ичгүүртэйгээр ялагдал хүлээсэн байдаг юм. Гүнж рамен амтрахын идэж экс юу болоод байгааг ч ялах боллоо. Харин торчурагийн олж авсан энэ удаагийн мэдээлэл чөтгөрийн хаанд бас л хэрэг болсонгүй. Тиймээс гүнжийг үргэлжлүүлэн тамлана. Эзэн хааны армийн 3 дахь легионы командлагч буюу угсаа залгамжлагч гүнж гаднаа зөрхтэй нас бид хөрсөн мэт харагддаг тулж жахтаал ялчаад хурдан арч тоглоомоо тоглох нь ашиггүй гэж боддог. Гинийн цайлган өсвөр насны охин юмсанжээ. Бүр тулааны дараа би аимшигтай өвжсэн ч цэргүүдийнхээ өмнө яаж ялах вэ гэж бодоод сонголт хийхээр эрэлхийгээр сэлмээ өргөн зогслоо. Даанч ямар ч нэмэргүй бүр амир их өвдсөн байдаг юм. Гүнж баригдсан 4 дахь өдөр өнөөдрийн тамлалтыг торчороо биш Yoki Inkiгийн хоёр хийх нэ. Яах нүг гэтэл орж ирснээр тоглоом суучлаа. Гүнж бууж өгөөл хамт тоглож болох юм гин. Тэгтлийг сурснараа л гүнж бол эзэн хааны армийн 3 дахь легионы командлагч. Уран ухаан, авиас чадвараараа бүх зэргүүдийн хүндлэлийг хүлээсэн нэгэн. Хүүхдийн тоглоом битээ хизээж тоохгүй.
Гэтэл гүнж багахасаа л өдрөгөр бэлтгэл хийдэг байжээ. Тийм болохоор түүнд хамт тоглох ганц ч найз ахгүй. Гүнжийнхөө уруулаа унжил нүдэндээ нулимстаагаар над угаасаа хамт тоглох найз хэрэггүй гэж авна штт. Йоки инки хоёр өргөцсөндөөш тэрөө гүнжээс хамт тоглохыг асуудаг. Хамт инээлдэж хамтдаа тоглох найзтай байна гэдэг юутай сайхан. Ийхүү гүнж хоёр найзтай болсон байдаг юм. Бүр утасны дугаар хүртэл солиод амжлаа. Харин X бүр шоконд орсон. Йоо, утас исэн бол тусламж дуудалтаа. Гүнж жаргалтайгаар бууж өгсөн байдаг юм. Хүн амир царай хинч харсан хүчрхэг төрх дэлхийг донслогож тамиг иргэшээлдэ авсан. Бүх ил чөтгөрийн дээр орших тамийн өдөрдөгч чөтгөрийн хаан. Торчуурын олж авсан энэ удаагийн мэдээлэл бол хаант улсын хамгаалалт 3 дахь өдөр амардаг. Гүйт гисэн чөтгөрийн 3 дахь өдөр давтлагтай гин. Гүнжийг үргэлжлүүлэн тамлана. Гүнж өргөцсөн 5 дахь өдөр өнөөдөр гүнжийг тамлахаар амтэн сургагч Куророо иржээ. Харин X сурснараа гүнж өмнө нь өөрлөн дайрсан зэлэг амттыг хүүс тэмтэрсээр ирсэн. Ёстой бат хэлий. Амтан бол нөлөөлөхгүй. Гэтэл хаанаас нь ч харсан өхөөрдөм цагаан баагаан бамбрууш хараад ирлээ. Тэгсэн Куророо тамлалтаа эхлэе гэснээр бамбруушны бөмбөгийг авчдیں۔ Бамбруушны нүдэнд нулимс цэлгэнж юу юугүй л ойлгоно. Куророо гүнжд хэрвээ чи бууж өгвөл бөмбөгийг өгнө гэж ас. X гайхаж ямар гिचийн тамлалт вэ энэ одоо? Гүнж бие барай арай л гэж төвчжин. Тэгээд бууж ихийн даваан дээр хин тамлалтаас хамгийн их завж байгаа хүн нь гүнж биш. Куророо өөрөө гэдгийг олж мэддэг. Куророо эцэст нь хайрлан өсгсөн бамбруушнаасаа бөмбөгийг булаасандаа гимшиж бууж өгөх нь тэрэ. Тэгтэл гүнж Куророг даалгавраа хаян байж хайрлан өсгсөн бамбруушаа сонгосонд сэтгэл нь хөдөлж гүнж 5 дахь удаага бууж өгсөн байдаг юм. Энэ удаад олсон мэдээлэл чөтгөрийн хаанд бас л хэрэг болсонгүй. Тиймээс тамлалт цааш үргэлжлэнэ. Гүнж өргөцсөн 6 дахь өдөр гүнжийг дагуулan онсенд иржээ. Түүнийг тамлахаар Giant гэх хүлэмт битэн ирчиж. Онсенд ирсэн шалтгаан нь гүнжийг халуун усанд оруулж би намархаар гүнж өөрөө бууж өгнө гэж утсан юм байна. Харин X энэ удаад бүр яг жинхэнэ мангар итгэлтэй. Гүнж бол эзэн ааны армийн 3 дахь легоны командлагч. Тэр юунд ч бэлэн байхаар хахир хатуу газар өссөн. Түүндийн зэргийн тамлалт нөлөөлнө гэж удаа юу. Гэхдээ зэрэгцэн гүнжийн царай диваажинд ирсэн мэт болжээ. X-ийн хэлснийг сонссон гүнж гинтл нохстой царай гарган удаан хугацааны дараа онсенд орохгүй яагаад төдий. Тэгээд юу гэж бууж өгнө гэж одоо юу. X-ийн шиг би багахасаа хахир хатуу орчинд өсч бүр ганц ч удаа эхэлж байгаа үгүй. Над энэ бол юу ч биш. Үүний сонсон Giant гүнжийг өргөдөж хүн хаа чулуу эрхлэх хэрэгтэй ш. Гэсээр халуун ингэртэй тэрхэн тэрэ. Зөвхөн чамайглах ээжийн халуун тэрэлт юу тач харцуулшгүй илээ. Гүнж Giant-ийн ингэрт ухаан алдаж 6 дахь удаага жаргалтай их чинь бууж өгсөн байдаг юм. Уламжлалын сарын удаагийн мэдээлэл чөтгөрийн хаанд бас л хэрэгэлсэнгүй. Гүнж өргөцсөн 7 дахь өдөр өнөөдөр торчороо гүнжийг тамлана. Энэ удаагийн тамлалт бол Gorilla Chocolate. Шаржигсан гадаргуу зөөлөн шоколадтай энэ бичэнд тийм ч гоцгой зүйл байхгүй. X сурснараа бага хасаал хамгийн өндөр зэрэглэлийн амттай идэж өссөн гүнж энэ мэтийг яг тоогооч гин. Гүнжийг багахт Жиночиг тэтвэртэй харсан хөлөг батар асардаг байж. Уг нь гүнж гаднаас амттай идэх өсгөч Жиночийн нууцаараа Gorilla Chocolate авч өгдөг байжээ. Гүнж чээж битгий хэлээрэ гэдэг амаа. Тийм болохоор энэ удаагийн тамлалт юу ч гэд гүнж их л байдгэр байна. Торчороо тамлалтаа эхэлж идэж гарлаа. Гэтэл нэг зүйл бишээ. Яасан гэсэн чинь энэ бичээний ширхэг болох нь өөр ингэсэн царайтай байдаг. Тэрийн заавал харсныхаа дараа идэх ёстой байдгийн. Гүнж бие ярьж чадлаараа хичээн. Торчороо Gorilla Chocolate нэг нэгээр нь гаргаж ирээд царайг нь харалгүй шаржигнтал идэнэ. Гүнж эцэст нь төвч чадлагүй нулимс тослуулан бууж өгсөн байдаг юм. Энэ удаагийн нууц мэдээлэл бол хатны гутлын ярзмаар одоо яах чинь. Чөтгөрийн хааны цайд дурлахгүй зочин иржээ. Энэ бол гүнжийг аврахаар ирсэн хөлөг батар. Энэ үеэр Инки Йонки хоёр маргааш амарна хамт парк орё гэж гүнжээс асуудаг. Гүнж торчораагаас гарч болох юм уу гэтэл эзэнт гүрний нууц мэдээлэл хэлвэл гарч болно гиндэ. Тэгсэн гүнжийн бүхэн өрх байж гээд очноо. Өмнө нь итгэж явсан сайн найз нь гүнжээс сурвж иж. Тиймээс гүнжийн урам хугарсан чинь удаад бууж өгсөнгөө. Уг нь бол дотроо Инки Йонки хоёрыг найзаа гэж удаад баяртай ажээ. Тэгсэн Инки Йонки хоёроос чамайг эртэл орохгүй үлээж гих зурвас ирдэг. Энэ л мөчөд гүнж Инки Йонки хоёр үннээсээ өснийг ойлгож жаргалтай их чинь торчураад бууж өгсөн байдаг юм. Энэ удаад олж авсан мэдээлэл бол хаан далайд сэлэх дуртай. Мэдээж тамлалт цааш үргэлжлэнэ. Гүнжийг аврахаар ирсэн хөлөг батар дайралт бэлдэн шившлэг уншаа зогсож байна. Гүнж өргөцсөн 10 дахь өдөр өнөөдөр чөтгөрийн хааны ганц охин болох Мао гүнжийг тамлахаар иржээ. Хаанаас нь чарсан идүүтэй энэ охин ганц ч удаа амжилттай хүн тамалж байгаагүй гин. Тэгсэн гүнж тийм гэж юу эдийн өөртөө итгэлтэй бай. Намайг тамал гэж ас. За ингээд тамлалт эхэллээ. Мао хагардаг утанд амар туртай гин. Гүнж хэрвээ хагалмаар байвал бууж өгөхтөл болно. Ингээд Мао гүнжийн нүдэн дээр хагардаг утаа жаргалтай гих чинь хагалж гарваа. Хагалах бүрдээ өхөртөн царай гаргах Мао. Энэ тамлалт нь гүнжид бүр огтоосоо үйлчилсэнгөө. Гэхдээ Маогийн өхөртөн байдлаас нь болоод гүнж бууж өгсөн байдаг юм. Дараа нь гүнж гинжээ тайлснаа Маотай хөдөлж тоглоод эхэллээ. Гэхдээ Лекс бүр гайхсан. Та сая гинжээ өөрөө тайлсан уу да? Маогийн олж авсан мэдээлэл бол эзэнт гүрний байлдааны нууц код. Өнөөхөө цаасан дээр өчиж тэгсэн чөтгөрийн хаан. Энэ бол Маогийн анхны амжилт. Жазлаад гэртээ өлгөн. Тийм болохоор хинт чаралахгүй гэж авпаа. Нөгөө үлэг баатар чинь шившлэгээ уншсаар л.
天の慈愛に Гүнж эргэцэн 11 дэх өдөр энэ удаагийн тамлалт бол бууз. Тэгсэн X бүр анх удаа сандарч баларлаа. Гүнж Монгол олон дуртай. Энэ удаад ч дуусчээ. Гэтэл Гүнж бүр мангар пэдгэрээ шүү. Яагаад тэгсэн чинь Гүнж Монгол олон дуртайч буузанд бол дургуун гин. Бууз итгэр шөлн гоожоод амт хүлээд идин гэж авна штт. Гэтэл торчороо эхлээд шөлөг нь гоожулж бүлээн болсныхан дараа Гүнжэд харуулваа. Алтан шаргал шөл амтлаг махны үнэрт Гүнж бууж өгсөн байдаг юм. Энэ удаагийн нууц мэдээлэл бол Нэм гаргийн өглөө ордны хамгаалалт суулардаг. Гэтэл Чөтгөрийн хаан Нэм гаргийн өглөө аним үздэг штэ гэвэ. Хүлэгбаатарын минь шившлэг хэдэн өдөр үргэлжилж сая нэгэн тосчээ. Хийсэн шившлэг нь онтолох шид. Энэ бол Эзэн хааны армийн 1-р легионы цагаан Хүлэгбаатар Лүш Британи. Таныг аврахаар ирлээгээд амар сүртэй. Гүнжиг багахаас л бусд хүмүүс хайр дурлал мэтийн эмээг огт сонирхдаггүй гэж боддог байж. Гэтэл үндэ Гүнж бүр хайр дурлалтай мангад нэвчвт орчиж. Тиймээс царайлаг ханхуд аврагдахыг юу юунаас илүү хүсдэм бэ? Ингээд эцэст нэгэ мөрөөдлийнх нь өдөр ирлээ. Яж захт нь мангар гой хоолойтэй. 北欧軍第一騎士団ルーシュ・ブリタン Тэгээд бага автал. X унтчиж Гүнж сэрээгээд яах ингээд унтчихтан зүгтахаар алваа. Яаж зүгтхөө гэсэн шууд шилжигчэд хэрэглэхийн гин. Хамт шилжихийн тулд ойрхон зогсох ёстой. Лүш Гүнжээс таныг тэрж болох уу гэсэн чинь өө болно олон л гэж ийн. Хүлэгбаатар Гүнжийг тэрээд шилжих шидэ уншаад эхэлдэг. Тэгсэн Гүнжийн зүрх хурдан цохилж цараймуудаа Лүш царайлаг харагдаад хэлдэйн. Яж захт нь бүр мангар гой олоотой. Шивлэг уншиж байгаа нь хүртэлтэг санагдаал. Шилжих шид хэрэглэхэд мангар өндөр анхаарал хэрэгтэй юм байна. Тэгтэл Лүш тариндаа анхаарад Гүнжийг тэрсэн гаранд багаар дээшлээд хэллээ. Энэ чигээр яваад байвал мөөмөнд нь хүрхэн. Гүнж хэлэх гэсэн чинь Лүш бүр амар төвлөрөөд анзаарах шин жалга. Тэгэхэр нь юу ч болоогүй юм шиг гүрэх гэсэн боловч. Ингээд Лүш ганцаараа шилжиж Гүнж Чөтгөрийн хааны ордондоо алдвэ. Өглөө Некс удахгүй тусламж ирж таараа. Тэр болтолтойсыг ин. Чөтгөрийн хаан Гүнжээс ганц ширхтээ мэдээлэл авч чадсангүй хэцэн суужийн. Тэгээд торчураг чи ч муу болчихжээ гэж авна штт. Тэгснээ өөрийн биеэр торчураг шалгахаар болдог. Торчураа Чөтгөрийн хааныг тамлахаар лаацтай шар ариг авчиржээ. Гэхдээ Чөтгөрийн хаан дингийн нэг шар ариг нөлөөлнө гэж юу? Тийм ээ, нөлөөлнө. Ингийн нэг шар ариг байсан чи яаж аялахаас шалтгаалж хурлагийн бүтээл болж олдгийн гин. Аялж эхлэмэгц багаагаар дээшлүүлж хөндрөөс гоожуулах хэвээр. Энийг харсан Чөтгөрийн хаан сандарч "Гүй наа чин битүү хөөсөллөө штий" гэтэл торчороо итгэлтэй наргагүй инээж шар аригны хөөс аягны амсарт ирмэгц аялахаа уйлж шарчгэнсэн хөөс багаар доошлохыг хүлээн. Хөөс доошлмогц үлдсэн шар арига ханын дагуулж алгуурхан аялна. Алтан шаргал шар ариг хөвсгөр хөөсний төгс загцал. Энийг харсан Чөтгөрийн хаан шүүрс алдаж хүчинд нь тамийн ордон жижирхийлж орхиваа. Чөтгөрийн хааны баруун гарны гахай сандарч та өмнө хүний ертөнцийн хамгийн хүчирхэг баатартай тул татаач ингэтлээ сандарч байгаагүй. Та бол тамийн удирдагч Чөтгөрийн хаан гэж санууллаа. Энийг сонсон Чөтгөрийн хаан би бол бүхэл Чөтгөрийн дээр орших Чөтгөрийн хаан. Энэ зэргийн тамлалт бол юу ч биш гэж шийдсэн өнгөтэй хэллээ. Торчороо хариуд нь хордоо уухгүй хамаг хөөсөнд ариллаа штэ. Гэтэл миний сул тал бол гэрлийн шид гэд алтан шаргал аригаар Чөтгөрийн хааныг болгож авлаа. Чөтгөрийн хаан торчороогийн аялсан шар аригийг угаад хариуцах шиг болсон гэдэг. Гүнж эргэцэн 13 дахь өдөр Гүнжийг тамлахаар торчороо иртэл X бүр мангар итгэлтэй. Ямар ч тамлалтаас хүснэ. Угаасаа Гүнж бууж өгнө гэж авдیں۔ Тэгтэл өнөөдөр Гүнжийг биш X-ийг тамлахын гин. Тэгээд сэлэмний дархан ороод ирдэг. Тэгсэн X би бол ариун хэлтэй X. Олон зууны турш Хүлэгбаатарт дамжиж ирсэн. Ямар ч тамлалтыг даваад гарна гэж хэллээ. Гэтэл X-ийг шууд шүүрч аваа зүлгэж гарлаа. X жуулга алдаад гоё ягаа л та. Тэгсэн сэлмийн дархан үргэлжлүүлж "За ингэж боллоо" гэдэг. X бүр гайхаж "Гүй өнгөлгөө ихгүй мүү" гэж асууна. Сэлмийн дархан "Хэрвээ нэг нууц хэлчихвэл яхаа болно штт." X жирлэхээр би бол ариун хэлтэй X Гүнжийн итгэлт сэлэм хизээч өөрийн ашиг сонирхлын төлөө улсын нууцыг задруулахгүй гэснэ. Гэхдээ яг сайтар зүлгүүлж эртээ олчвол Гүнжтэл хэрэгтэй гэдэг X ичхүүртэйгээр бууж өгсөн байдаг юм. Олж авсан мэдээлэл нь Чөтгөр сэлэм Мурасаа болон Галан сэлэм аам өнөр хасууд. Дараа өдөр нь Маа Гүнжийг тамлахаар тоглоомын талбай дээр иржээ. Гүнж Маамаатай хамт тоглохын тулд бууж өгнө гэж утсан юм байна. Маагийн бичлэгийг хийх Гүнж X Гүнжийг хараад угаасаа л бууж өгөх нь дээ. Гэтэл Гүнж бүр мангар пэдгэр. Битээ санаа зов. Энэ удаад би бууж өгөхгүй. Яагаад гэвэл язгууртнууд ийм газар тоглож болохгүй гэдэг. Тэгээд үргэлжлүүлж ууг нь багахтаа тогломоор л идэг байсан гэж нулимс туслуулан хэлдэг. Тэгтэл Маамаа ирж Гүнжийг хамт тоглохын асууна. Ийхүү Гүнж маань нас жаргалтаагаар дахин нэг удаа бууж өглөө. Энэ удаад олж авсан мэдээлэл нь бүр мангар чухал. Эзэн хааны хамгаалтын нууц код. Ууг нь алныг цаасан дээр бичиж авсан юм байна. Тэгсэн Чөтгөрийн хаан Маамаагийн тоглож байгаа бичлэгийг үзээд хаан хийснээ марчиж Гүнжийг үргэлжлүүлэн тамлана. Гүнж эргэцэн 15 дахь өдөр өнөөдөр Гүнжийг голын ирэг дээр тамлах юм байна. Гүнж дотроо гой сэлхэндээ гэд баярлна. Тэгсэн чинь зүгээр маршмеллоу идэх гинэ. Гүнж ихэндээ Петгэр заагаас арайч нэг маршмеллоуд бууж өгөхгүй. Гэтэл ил гал дээр шарж болгосон. Гаднаас шаржигнуурч аманд орсон дарагдал усах шарсан маршмеллоуд бууж өгсөн байдаг юм. Энэ удаагийн нууц мэдээлэл бол цэргүүдийн сул тал нь галын шид. Энийн тамийн анд ил гахаа туслах нь
Гүй угаасаа хүмүүсийн сул тал нь гал гэдэг нь мэдээж үстэй гэж юм. Тэгээд үргэлжлүүлж чөтгөрийн хаан тушааж ийн. Гүнжийг дахин нэг удаа тамал гэвэ. Энийн сонсон торчороо. Нэг өдөрт 2 удаа тамлана гэж үү? Гүнжийн би дийлгүй штэ гэж хямраал. Тэгснэ. Чөтгөрийн хаан яа харахгүй хорон мөгийн хаан юм. Би ч үүргээ биелүүлж чадахгүй. Арчаагүй тамлагч юм даа гээл. Гүнжи басныг сонсоод гүнлэх торчорыг харж хэсэг зогсноо хажууд нь сууж. Өнөөдөр сайхан байш үү? Сайхан байш үү? Гэснэ хаан баруун бандаж өмсөх дуртай гэж авна штт. Торчороо бүр гайхаж. Ийм нууц мэдээллийг яагаад зүгээр хэлж байгаа гэж асууна. Гүнж хариуд нь. Юу яриад байгааг чинь ойлгохгүй нь. Ямар ч чамд гонигтай царайч нь биш. Энэ царайч нь нөлөө зөгч ийн гэдэг. Тамлалтын дараа торчороо гүнж хоёр наран төлөгдөөд боролтлоо тоглодог. Гүнж эргэцэн 16 дахь шин. Гүнжийг тамлахаар жаан төрж гинэ. Тэгээ танд саунд орохоор дагуулад иржээ. Гүй гэтэл гүнж өмнө нь бүр огт саунд орж байгааг болж таарна. Сауны халуун усанд хөлсөн гоцсон гүнж ямар гिचийн тамлалт нь вэ гэж боддог ч удалгүй хамаг ядаргаа нь хөлсөөр нь дамжаад гарчих шиг болж би хөнгөрөөл явчлаа. Саунд суусны дараа хүүтэ усанд орт юм байна. Гүнжид ихэндээ бүх биеэр нь зүү зогдох мэт тамлалт шиг байсан ч удаачгүй би хальж явах шиг санагджээ. Ингээд гүнжийн хамаг ядаргаа арилж гүнж бууж өгсөн юм да. Гүнж өргөцсөн 17 дахь шин. Гүнжийг тамлахаар баахан чөтгөртэй хаягдсан сургууль дээр ирдэг. Энэ бол Йокигийн тамлалтын арга. Гүнж төрөө дундаас нэгийг харснаа. Мэйд Кайсергээ таньда өмнө толдоод голоор нь тас завчиж ялсан гин. Энийг сонссон X "Тэгвэл биш юм шүү" гэхийн зураг гүнж Мэйд Кайсер гэж ариллаа. Тэгсэн өнөөхөн нэрэл Мэйд Кайсер нээжээ. Шархан идэгчиж. Гүй гэтэл гүнж мангар итгэлтэйгээр ойлгочлоо. Энэ ч төрөөд бүгд надад өмнө ялгажсэн ч төрүүдэн. Гэтэл торчураа. Гүй наад Мэйд Кайсер чинь санаанд гүйцсэн гэж ас. Замртаач төрөөд ногдож гүнж хаягдсан сургуулаар ганцаараа явна. Энэ бол айлгах тамлалт. Тамлалт эхлэхээс өмнө гүнж торчураас Йокигийн тамлалт гिचээд Йоки хаанаа гэж асуудаг. Гэтэл Йоки өчтөр хөнжлөгөө унтаад ханаа төрсэн байжээ. Энийн сонссон гүнж сандарч хайд болоо ингэр дордонд хөрөх нууц ангил байгаа гэд бодж өгсөн байдаг юм. Тэгээд бөөндөө Йокиг очиж иргэдэг. Торчороо олсон мэдээлэлээ чөтгөрийн хаан тэлтэл. Нууц сонголон тэгээд гэрэлтэй юм уу? Харанхуй бол амар штэ гэж хариулжээ. Гүнжийг өргөжлүүлэн тамлана. Маамаа төвшин ахыг шалгалтад авчиж энэ өдөр чөтгөрийн хаан охиноо дагуулж гадуур гарчээ. Маамааг мөрөн дээрээ суулгаж түүнтэй айл гэртэж тоглож, охиныхоо морь олж, хүүхэлтэйгээр тоглож, агаарын теннисдэж, хөөс үлээж, дугуй унж, бейсбол тоглож, цэцэг үлээж, хамтдаа цагийг аз жаргалтай өнгөрөөлөө. Үргэлж амттай бол гарч ирдэг торчороогийн Iron Maiden-ээс өнөөдөр халуу төгсөн час улаан төмөр гараад ирдیں۔ Гүнж сандарч би бол эзэн хааны ярмын 3 дахь легоны командлагч. Энэ зэргийн тамлалтыг саадгүй давчна гэдэгч үнэндээ бүр мангар айчиж. Гүн тэгсэн торчороо энэ төмрөөр зүгээр л бэлэг хайлуулж идэгчээж. Гүнж тайвширч ашгүйдээ үхэл гэж бодлоо гэж авдیں۔ Бэлгийн дургу хин байх вүлээ. Хайлан орсох бэлгэний анхлан үнэр. Арааны шүүс асруулах дур булам төрхөнд нь гүнж маань боож өгсөн юм да. Энэ удаагийн нууцаал хаан амьсаа цоортол нөмсдөг. Гүнж өргөцсөн 18 дахь өдөр өнөөдөр бүх нийтийн эрүүл мэндийн үзлэгтэй. Тэгсэн гүнж зүүнээс айдаг болж таарлаа. Торчораагаас чи яг тэр чадах юм уу? Суцыг авахгүй энэ тэнд баахан атгачвал яах юм гэж асууна. Гүн тэгсэн торчороо тамхич болохоос өмнө совлогч байжээ. Энийг мэдсэн ч гүнжийн санаа амардгүй. Тэгсэн зүүнээс айдаг хүмүүс зориулна. Тэрхээс өмнө наачвал өвдөлт мэдэрдэггүй наалтууд юм байна. Торчороо бодж хэрэглээд хайрын юм да. Яаж ч нэг нууц хэлчих гэд хэлж дуусгаас өмнө гүнж шууд хааны эрдэнэс орны хой талын өрөөнд байгаа гэд хэлцдэг. Ингээд гүнж ямар ч өвдөлтгүй тариуллаа. Энэ удаагийн мэдээлэлээ чөтгөрийн хаан тэлтэл чөтгөрийн хаан. Эрдэнэсийн навчвал муухай штэ. Гүнж өргөжлүүлэн тамлагдана. Лүш Британ дахиад гүнжийг аврахаар иржээ. Өмнөх удаад өөрийгөө л хэд төвлөрөөд гүнжээс ласнаа анзаараагүй дутчих. Бас л унтуулах шиг хэрэглээд гүнж дээр ирдэг. X бас л унтчих. Юта чинь удаад хэсэгчлэн шилжих шиг хэрэглэнэ. Ингүүл тэрэг шаардлагагүй мэл да. Ингээд яг шилжээд эхэлсэн. Хувцс би эр чин тусдаа очиж шүү гэж авдیں۔ Гүнж гайхсан ч би бол эзэн хааны армийн 3 дахь легоны командлагч. Нүцгэн байлаагээд юу гэж гисэн боловч ичээж чадсангүй. Болиулах гэсэн чинь Лүш төвлөрөөд бас л сонссонгүй. Аврах гэсэн сэтгэл нь сайхан ч гүнж дахиад л авруулахаас татгалзаж Лүшийг ганцаараа явуулдаг. Чөтгөрийн хааны газар нутагт тэнгэр толох асар том гэрэл харагдваа. Энэ бол чөтгөрийн хааны тэнгэр газрыг донслохох хүч. Гайхаж юу төлөлөө чөтгөрийн хаан ингэтлээ бэлтгэл хийдэг үлээ. Гэсэн чинь дараа 7 хоногт Маамаагийн сургуулийн спорт хөдөлгөөнтэй бүдрээ дончул анигааштэй гэж хэлжээ. Гүнжийг тамлахаар Куророо иржээ. Ирснээр тамлалтаа эхлэхгүй гүнжийг мууртай тоглуулад идэв. Удаачгүй цагаан морнд гүнжийн өөр дээр унтчихна. Мууртай хүмүүсийн мэдэх маш чухал нэг зүйлэл өөр дээр чинь муурдчихвэл яасан ч босч болохгүй. Ингээд тамлалт эхэллээ. Удаачгүй гүнжийн хөл бадараад эхэлдэг. Куророо бол муурыг сэрэхгүй өвтэйхэн авчиж чадна. Харин тэхийн тулд гүнж боож өгөх ёстой. Гүнж нухстай царай гарган би бол эзэн хааны армийн 3 дахь легоны командлагч. Олон тулаанд аимшигтай өвдөлт. Үхэл төрөх шарахыг тест твчсээр ирсэн. Хөл бэрчгэнлээ гэд юу гэж гэтэл гүнж Куророг дутуу үнэлсэн байжээ. Өөр нэг мөр гүнжийн бэрчгэнсийн хөлөөр тоглоо нацдаг. Ингээд гүнжийн хөл аимшигтай бэрчгэнж боож өгсөн байдаг юм. Торчороо олж авсан мэдээлэлээ чөтгөрийн хаанд хэлэхээр залхтал гахаад туслах нь авч ийн. Тэгээд торчороод маргааш Маамаагийн спорт хөдөлгөөнтэй чөтгөрийн хаан гой газар авахар сургуулийн үдэнд очилж байгаа гэж хэлдэг. Гүнжийг өргөжлүүлэн тамлана.
Өнөөдөр маамагийн спортын өдөрлөг болж байна. Манай ээж дэмжих гээд ирчиж. Маама эхлээд гүйлтийн тэнцэнд орлоо. Чадлаараа гүйдэгч эцсийн мөчт инкигийн дүүд ялагдаад 2 дугаар байранд орчдөг. Тэгсэн чинь экспор гайхацсан. Гү наа чин чөтгөрийн хааны охин биз дээ. Гүйцэж болж байгаа юм уу гэж асуудаг. Удаачгүй эцэгчүүд оролцох хослон тэмцээн эхэллээ. Гүнжээгс хоёр маамагийн аав буюу чөтгөрийн хааныг харахаар амсгаа даран хүлээж ийн. Гарч ирэхдээ л улаан авраа ялгаруулж хүн төрлөختний дайсан хорон мөгийн эхлэл чөтгөрөөдийн удирдагч өнлөхөө хүчний бэлэг тэмдэг гэлтгсэн шууданд орцсон дэвцэд явж иваа гэж. Энийг хараад за бишэн байна. Чөтгөрийн хаан юу гэл ингээ явж идэнгээ утчин. Харин чөтгөрийн хаан гүнжийг хараад утгагүй наттай нэгийг үзэх юм итгэхгүй их жаргалтай сууж ийна чи гэж шүү. Удалгүй хүүхдэд донд Эрдэнэсийн ирэлт гих тэмцээн эхэллээ. Цаасан дээр битсэн зүйлийг үзэгчид дундаас олж ирэх хэвээр. Энэ чөтгөрийн хаан хорон инээж энэ бол гүнж тойр нэгийг үзэх цаг гэдэг. Чөтгөрийн хаан маама гүнжтэй найзууд болсныг мэдсэн байна. Тэгээд энэ тэмцээнд урдаас бэлдэж маамагийн цаасанд хамгийн дуртай хүнгээ бичиж. Чөтгөрийн хааны бодлоор маама өөрийг нь дагуулж явах нь харцаагүй. Харин энийг харсан гүнжийн зүрх шархална. Ингээ тэмцээн эхэлж маамагийн цаасанд дуртай хүн гэж бичснийг зарлаа. Гүнжийн дагдлоо бол намайг сонгочул яана гэж мэгэл. Харин чөтгөрийн хаан мангар итгэлтэй. За гарыг да гэж босч ийн. Гү тэгсэн бяцхан маамаа ээжигээ дагуулж гарсан юм да. Чөтгөрийн хаан ч буцаа судалдаа суулаа. Сургуулийн өдөрлөг дуусч шат жаргалтай нэг өдөр инхүү өнгөрлөө. Йоки инки хоёр албан ёсны тамлагч биш дадлагчигч байжээ. Тэгээд албан ёсны үнэлэг авахар чөтгөрийн хааныг тамлахаар алваа. Бүх сөрж дууд болдог тоглоом тоглолоо. Чөтгөрийн хаан боож өгвөл хам тоглож ална. Чөтгөрийн хаан ноцтой гिचн харж тэнцэнгүү гэд манай хоёр унцдаг. Тэгээд гүнж дээр ирж унсан тухайгаа хэлдэг. Гүнж яриаг нь сайтар сонсоод дайсныгаас султал явууг нь мэдчихвэл амардаа гэж хэллээ. Инки Йонки хоёр нэг зүйл санаа болтой. Тэгээд шууд чөтгөрийн хаан дээр ирж дахин нэг удаа тамлахаар аллаа. Өнөөл бөхсөө өрдөг тоглоомоо тоглоно. Чөтгөрийн хаан гайхахтай зэрэгцэн Инки Йонки хоёр дээр маама нэмэгдэж гурлаа тоглолваа. Чөтгөрийн хаан өөрөө ч мэдлгүй сандлаасаа өндөж төвчих гэж оролцсон боловч маамагийн өхөрдөн байдалд дийлдэж бууж өгсөн байдаг юм. Төвний хэлсэн нууцал чөтгөрийн хаан аним үзэгтэй эхлэлийн дууг нь сонсох тартай. Гүнж Giant хоёр тамталтаа дусаад буцаж явахдаа Giant гүнжээс хамт дэлгүүр орж марууж идхийг асуудаг. Гадаа манай хоёрыг нам гүм орчин сэрүү татсан агаар өгтлээ. Giant юу ч утгагүй болохох ямар гоён тухай ярина. Харин гүнж их цагаа ордонд өнгөрөөдөг. Дайнд явахдаа үргэлж санар сэрэмжтэй алхахтаа тухайгаа ярьдаг. Энийг сонсон Giant дэлгүүрт очих тойроо замаар явахыг асуудаг. Зөвхөн ахлах үедээ л харж болох эсвэл мэдэрч болох зүйл гэж бий. Нам гүм байдал, сэрүү татсан агаар, эсвэл бөхчин магаар төм бумаараа гэлцэх одод замын хажууд хашаа алаглан ургац цэцэг хичээнгүй амьдрах хүмүүс ганцаараа алхах үед төрдөг догдлол нэг газраа айлгүй алхам алхмаар зогслохоо өөрчлөх мэдрэмж амьдрах амьд байхын аз жаргал доош хараад алхаад элгүүнүүдээ тамаа хичин нэгэд алхахын аз жаргалыг мэдрээрээ энэ шинэ гүнж юу ч бодлогүй алхахын аз жаргалыг мэдэрсэн юм. За чихэн хүн амир чөтгөрлөг авраатай ор таршд тамлалт гэдэг бол нус нулимстай нь хальж хайц давтуулж үннийг хилүүлдэг зүйл гэсэн нэг охин сууж ийн. Тэгсэн маргааш нь гүнжийг тамлахаар ирчиж. Энэ охин бол Ванила Пишүүц. Там дотроо хамгийн харгас хэрцгийгээр алдартай цус сорогчдын гэр бүлийн ганц охин. Өнөөдөр гүнж дайц гэж юу гэдгийг үзүүлэх юм бэ? Тэгээ тоглоомын паркт ирлээ. Энэ удаагийн тамлалт бол галзуу холгоно. Ванила мангар итгэлтэй. Сумар гэвэл бууж өг гэтэл гүнжинүүд гэрэлдээд айж байгаа юм алга. Хурдан сууй гэсэн л явж гин. Ванила өөрөө галзуу болгоноос айдын болохоор гүнжийг ч бас айн гэж утсан юм байна. Банцантай хамт суухаар аллаа. Гүнж бүр баярлаа л. Ингээд тамлалт эхэллээ. Гүнж бүр баяртай наргагүй хоёр гараа өргөж Ванила хажууд нь үлчиж галзуу болгоно хамгийн өндөр цэгрүүгээртэл Ванила аль үжээ бууж өгөөд нууцаа хэлж идэг. Энийг харсан гүнж түүнийг биширч чи өөрөө галзуу болгоноос айдаг гэж тамлалтын төлөө хамт суусан юм уу? Ямар мундаг юм бэ? Гэт гараас нь натгаж одоо зүгээрээ би чамайг яасан ч тавихгүй гэдэг. Галзуу болгоно өмнөхөөсөө илүү бүр хурдан явбаа. Гэхдээ тэрийг удаа тайсангүй. Ингээд Ванила сэтгэл дүүрэн гүнжид ялагдлаа. Тэгснэ. Хөсөн зүйлээ асуу. Ялагдсан нууцаа хэлдэг гэж ас. Экспор гайхч тийм биш юм уу? Гүнж түүнээс паркийн ямар цолом дуртайг нь асуудаг. Ванилагийн тамлалт бүтлгүүцсэн ч хүчилтэй нэг өдрийг гүнжтэй хамт өнгөрөөсөн байдаг юм. Торчороо тамлалтаар яваад гүнж нэг өдөр тамлуулгүй өнгөрөөлөө. Торчороо өг нь өдөр бүр эрүүл хоол иддэгч тамлалтын өдөр бол өөр. Арай хоолндоо бэлгтэй бурито, хотдог болон дүүпүтэй удаан бэлтжээ. Эхлээд бэлгтэй буритогоо дэлгэж дотор нь хоттойгоо орооно. Хайлсан бэлэг болон зайцны амт холдож, юутач харьцалшгүй амттай болдог. Дүүпүтэй удаанаа баг зэрэг удаан дэвтэж, гомнын золирхоор идэнэ. Энэ үед дүүпүн шүлэндэн дэвтээд пембэж хөөгд баялаг амттай болдог. Дараа нь десерт гэж цэлцэгнөр хадгалжээ. Өглөө нь гурлын мэдхгүй эрүүл хооллыг гэсэн боловч дөнгөж зуухнаас гарсан халуун тал хөвтдөг. Торчураа тэслэгүй идэж архиваа.
Чөтгөрийн хааны баруун гар гэмцэн гэх мэт тамийн ордны генералын чихэнд хүрчээ. Генерал цочирдож Чөтгөрийн хааны хамгаалах шид бүх төрлийн дайралтыг хамгаалах ёстой. Өчигдөр хин гэж хүчтэй үнтэй Чөтгөрийн хаан тултаавэ гэв. Өчигдөр өдөр маама аав ээжтэйгээ жигмэг хийхэр болжээ. Эхний алхам бол маслаа хайлтал хүлээн. Чөтгөрийн хаанд чөтгөрийн хийтгэх чадвараар тэр дорн хайлгалдаг. Дараа нь маслан дээрээ гурил олон өндөг нэмж халина. Бэлэн болсон зуран айлдаад хэвэн даруулаад боллоо. Шарх шүүгнээс дөнгөж гарсан халуун жигмэг. Маама баярлсандаа авах гэхэд ээж нь халдуулахдаа яг унхан. Тэгтэл Чөтгөрийн хаан тосч аваад халуун тавцан нь гараараа барьдаг. Ингэжл Чөтгөрийн хааны баруун гар нь гэмцэн байжээ. Гүнжийг тамлахаар торчуураа ирдэг. Маама өчтөр хийсэн жигнэгээсээ гүнжид явуулчиж ямар ч тач өнөөдрийн тамлалт бол харц цай. Гүнжийн удаад өөртөө ихтэй наргагүй. Би хаяа цайны үйлчлэг хийдэг нь үнэн. Гэхдээ дуртай болохоор биш. Миний дуртай огцол бол кола гэж авдیں۔ Гүнж өг нь кола ууж болохгүй ч жиночи нууцаар авч өгдөг гэжээ. Цайг яаж хандлагаас шалтгаалж шал өөр амттай болтон гин. Энийг гүнж өөрөө ч мэднэ. Тэгээд торчуурагийн цайг хараад тарааны шүүс нь гожоод эхэлвэ. Гэхдээ энэ удаад бол яаж ч утсан ялагдахгүй. Учир нь гүнжт маамаагийн өгсөн жигнэмэг байгаа. Өнөөхөө эдэд амар ихтгэлтэй хартал гүнж торчуурайг дотоо үнэлсэн байжээ. Жигнэмэг идвэл цай авахыг хүснэ. Энэ хоёр бол хизээч салгаж болохгүй төгс сослол. Экс сандарсан ч та бол эзэн хааны армийн 3 дахь легоны командлагч. Энэ зэргийг бол тис. Гүнжч би ярьж би бол цэрэг. Цайны үйлчлэгийг зүгээр ажлын зарчмаар л хийдэг байсан. Гэт өнгөрснөө хотол гүнж үнэндээ цай авах дуртай ээжээ. Энэ удаад ч мөн гүнж мань тэссэнгөө. Торчорыг олж авсан нууц бол хаадын булшин нууцлаг зэвсэг булаатай байгаа. Үүнийг сонсон Чөтгөрийн к булш хож нүгэл үлдэхгүй шүү гэдэг. Гүнж маань үргэлжлүүлэн тамлагдана. Гүнжийг тамлахаар ванила иржээ. Өнөөдрийн тамлалт бол бялуу. Энэ бялууг ванила гүнж зориулж хийсэн юм байна. Гү тэгтлэкс ямар сонирн бэлүү вэ? Дээр нь юу ч тавьцیں гэж авна штт. Ванила гутарч наач нь оцсон шүү байгаас тий гэж боддогч бодох тусам хийсэн бялууга нэрэл муухай олчих гэж удаад гутраад эхэллээ. Тэгтэл гүнж экс харахгүй байгаа мó? Наач нь амттай крем хийдээсээ гэсэн сэтгэл сэнгсэн хөөрхөн бялуу байна. Бас наач нь оцсон шүү байгаас тий гэдэг. Гүнжийн нөгөөнд ванила авахаа баярлж сэтгэл хангалуун 2 дахь удаага бууж өгсөн байдаг юм. Гүнжийг тамлахаар далайн ирэг дээр ирчиж энэ удаагийн тамлалтал далайн иргийн сэлмийн тулаан экс бүр гайхаад гүрсүүлдэ тамлалт чи шоллоо доо. Дөрмөн их хингийн толгойд ирэх бөмбөгийг хаглуул ялна. Гүнж ялагдвал нууц хэлэх хэвээр. Харин ялвал ямар ч хамаагүй нэг хүслийг биелүүлнэ. Сул гэж хүссэн ч болно. Өрсөлдөгч нь Инки Йонки 2. Энэ хоёр чинь далайн иргэн сэлмийн тулааны аваргууд юм гин. Манай хоёр өөртөө ихтэй гүнж рүү дайрлаа. Гэтэл нүдэр мэгцэн урт Инкигийн бөмбөг хангарчна. X-ийн удаад ихтгэлтэй наргагүй. Гүнж бол эзэн хааны армийн 3 дахь легоны командлагч гэвэ. Инки Йоки 2 ялахгүй налтай. Йоки бүр усаар уддаг автомат буу гаргаж дайрлаа. Гү тэгээд гүнжийг хартал бүх сумын хааж идин. Торчоороо сандарч бусдыгаа дагуулan гүнжийг ялахаар дайрдаг. Ингээд тамлалтын талаарч мартаж бүтэн өдрийг тоглож өнгөрөөсөн байдаг юм. Лүш Британь дахиад гүнжийг аврахаар ирчиж. Гэхдээ энэ удаа цайз руу орохоос өмнө Чөтгөрийн хаантай тарчдаг. Мэдрэгдэх ауранаас нь сүрдэж лүш бүх хүчээрээ дайрлаа. Дайраад ахтал Чөтгөрийн хааныг гимтэж чаддгүй. Харин Чөтгөрийн хаан руу дайраад ахтал чи надаас битээ би зүгээр л энүүгээр явж таарсан. Гээ яриад идэв. Лүш яриаг нь хагас уусансаад хамгийн өчтэй дайралтаа хийлээ. Танч Чөтгөрийн хааныг ялах битэл шалбархаач өссөнгөө. Дайралтын дөрвөлтөөс олж лүшийн зогсчихсан газар нь ордог. Өнөөхөө Чөтгөрийн хаан лүшийг аварна. Лүш бүр гайхаж чи Чөтгөрийн хаан байж яагаад намайг аврав гэж асуудаг. Чөтгөрийн хаан хариуд гүнч бай чөтгөрч бай аим гэдэг адилхан чухал гэж хариуллаа. Тэгээд лүшийн зүүсн тэмдгийг хараад наа чи анимих үсттэй гэдیں۔ Лүш гайхтал Чөтгөрийн хаандыг адилхан тэмдэг байдаг. Энэ хоёр чинь нэг анимны фэн үжээ. Гинтийн байдлаар таарч тулдаад амьдсан чинь хоёрын уулзалт нөхөрлөлөөр төгсдөг. Гэхдээ Лүш Чөтгөрийн хааныг Чөтгөрийн хаан гэж мэдгүй зүгээр сайн чөтгөргээ утчваа. Ванила авахаа дахиад иржээ. Энэ удаагийн тамлалт бол хөзөр. Үндэ бол гүнжтэй тоглохоор ирсэн мэн. Гүнжээс энийг мэдээд удиртайсан ч бууж өгөхөр алваа. Энэ удаагийн нууц бол гүнж үндэ найзтай болохыг чинь сэтгэлээсээ хүсдэг. Энийг сонсон ванила авахаа нулимс тослолон би ч гэсэн найзтай болохыг хүсдэг гэд манай хоёр найзалсан байдаг юм. Энэ удаагийн мэдээг сонсон Чөтгөрийн тийм үү тэгвэл найзтай болсон ашгүй дээ гэжээ. Гүнжийг тамлахаар көрөөрөө ирчиж. Энэ удаагийн тамлалт бол нохой. Гүнж нохоонд тэмч дуртай биш. Тиймээс би бол эзэн хааны армийн 3 дахь легоны командлагч гин. Гэхдээ харах тусам хөөрх юм аа. Гүнж би ярьж би амтан дургууд дэш. Командлагч болохоор бус цэргүүдэд үлгэр дуурайлах байх хэвээр. Тиймээс өдөө хүртэл амттын өмнө би ярьж ирсэн. Гэх үед нүднээс нь нулимс уршиж. Үндэ бол амтын эрхлүүлэх нь маш их хүссэн гэд божогдөг. Энэ удаагийн мэдээлэл бол хааны орон руу нэвтрэх өөрнийг ноц зам. Тэгсэн чинь энэ мэдээ Чөтгөрийн хаан таалагдаад хүй болох юм байна. Хар нинжа Гекхог дууд гэж шүү. Тэгсэн нууц ажилтан Гекон бүр багахаас л мангака болох хүсэлтэй байжээ. Тэгээд зэрэг гарган Чөтгөрийн хаанд хэдий оройтсан байж магадгүй ч энэ удаад бүх зүйлээ дайжилт мөрөөдлөд агмаар байна. Бас намайг ажлаас гарахыг зөвшөөрөөч гэж гуйдаг. Чөтгөрийн хаан хариуд нь мөрөөдөлч юм бол яалтай илээ. Гаргаар гэд энэ удаагийн мэдээлэл бас л хэрэг болсонгүй. Гүнжийг үргэлжлүүлэн тамлана. Тамлалтын цаг болж торчуур эртэл гүнж унтжиж сэрэх гэтэл зүүдэн дээрээд эзэн хааны хамаг нууцыг дэлгэж өгч гинэ. Гэхдээ яриан дундаа
X үргэлж хажууд идэгт баярлаа. Торчороо үргэлж амттай хоол хийж өгдөгт баярлаа гэвэ. X торчороо хоёр баярлаад гүнжийг үргэлжлүүлэн унтаалахаар болсон юм. Тэгэхл гүнж шүнс ирснэ. Намайг унтчих гээд тамлаагүй иргүү. Гинэн байна да. Торчороо энэ удаад би яллаа гэж авс. Гүнж өөрөө ч мэдлгүй ялагдал хүлээвэ. Тами ортонд шидийн дэлбэрэлт олжээ. Үүнээс нь болоод бүх чөтгөрөд хүүхд болоод төрчиж. Чөтгөрийн хаан ууг нь өнөөдөр амар гэтэл торчороо гүнжийг тамлахаар арчиж. Өнөөдрийн тамлалт бол мөсөн чихэр. Торчороо нэгийг авснаа гүнжийн нүдэн дээр иддэг. Уг нь гүнж тамлалтанд нөлөөлөөгүй хүүхд торчороо хэтэрхий өгөрдөн байлаа. Гүнж чадлаараа бие эртэл торчороо өргөжлүүлэн утсан чихэр гаргаад ирнэ. Гүнж нэгийг суулсан хамгийн том хамгийн амттайг нь авчдаг. Торчороо баярлаад өсрөхтэн гүнж суулсан чихрээ өгөө. Торчороо томоо чихрийн буур хөлхөж иддэг. Энэ үед гүнжийн сэтгэл хоосорч өөрөө ч мэдлгүй бууж өгсөн байдаг юм. Энэ удаад олж авсан мэдээлэл бол хаан тулд маш нууц төвшний тусгаалan бэлтгэгдсэн зөвхөн илээдүүдээс бүрдэх теглийг он гэж байдаг. Энэ мэдээг сонсон хүүхд чихрийн хоо ямар лагийн гэж хариулжээ. X уг нь хөөе бүх чөтгөр хүүхд толцсон бол зүхтах юм биш үү гэдгийг. Тэгсэн хүүхд толцсон Kuroro, Inky, Yoki, Giant Vanilla орж ирснээр гүнж зүхтгаасаа өнгөрлөө. Шантарсан X дахиж зүхтах талаар бодгоо болгоор шийддэг. Энэ бол өсвөр насны торчороо гүнжийг тамлах гад өөрөө хоол хийгээд ирчиж. Хоолны эхлэн мөнөр гүнжийн хамар төрлөө. Гүнж сандарч ямар гоё өнөрч байна. Гэхдээ би бол эзэн хааны ярмын 3 дахь легионыг командлагч. Гэхүйд торчороо яриаг нь тасалж ер нь болио. Айгүй л амтгүй байгаа гэдгийг тэгсэн гүнж өөртөө ихтэй хоолчин л амттайгаа. Би бууж өгнө. Битээ шантар гэж ас. Улмаар гүнж торчороогийн хоолыг идээд бууж өгдөг. Дараа өдөр нь шидийн нөлөө арилаад чөтгөрөд буцаад хэвийн байдалтай оржээ. Өнөөдрийн тамлалт бол пицца. X бүр аль үжээ шантарсан. Угаасаа л бууж өгөндөө гэж авна штт. Гүй хэтэл гүнж. Би пиццанд дуртай гэдэг нь үнэн. Гэхдээ пиццанд дуртай байлаа гэд бүх төрлийн пиццанд дуртай гэсэн үг биш. Гэтэл гүнж торчорог дутуу үнэлсэн байжээ. Торчороо пицца хийж авчираагүй. Яг одоо хүссэн төрлийн пиццагаа захиалж идэх гинэ. Гүнж менюнээс нь захандаа бэлтгэдэг пицца гэдгийг хараад яг бууж өгч идэв. X сандарч бууж өгөх нь. Гэтэл гүнж ухаан орч. Би бол хаан тулсын угсаа залгамжлагч гүнж. Ийм олон пиццанаас ганцыг сонгоно гэдэг арт иргэдээсээ нэгийг сонгохтой адилхан. Язгууртны хувьд ийм зүйлийг хизээч хийж чадахгүй. Гэхүйд торчороо тэгвэл ингээд хоёр төрлийн пиццаг нэг дор идэх боломжтой холсон пиццаг харуулдаг. Гүнж хэсэг бодсноо. Гүй яхав арт иргэдээсээ хоёрыг сонгол хантай зүгээр юм биш үү гэж нас. Торчороо өргөжлүүлж 4 өөр төрлийг нэг дор идэх боломжтой дөрвөлсөн пицца байл ямар вдэ. Гэт гүнж маань амтрхан гихч нь хааны нууцыг хуваалцдаг. Өнөө ажилласаа гарсан нууц ажилтан Гекко манган тэмцээн төрүүлж манган бүр хийт болоод 3 жилийн дараа аним болохоор олжээ. Хэрвээ мөрөөдөл байгаа бол тэрнийхээ төлөө хичээгээд үзэх хэрэгтэй. Цус сурагчдын гэр бүл биш үз. Сарвас наавч хүснээ эдэг тамийн ертөнцийн хамгийн хэрцгий гэр бүлийн нэг. Нэг өдөр Ванилагийн аав Яру Сандро Котокны бүх захиалгыг цуцал гээд ороод ирдیں۔ Ээж нь гайхаж гинт тэгж болохгүй штэ юу болсон гэж асуудаг. Хэдэн минутын өмнө Ванила аавда би найзтай болсон. Найзтай гамд Котоктмор байна гэж хэлсэн юм байна. Ээж нь сонсоод бүгдийн цуцал гээ орилоодгүй лээ. Ванила гүнжийг дагуулад иртэл гүнжийн тамлалтгээд ойлгочихно. Уг нь Ванила зүгээр л найзтайгаа тоглохыг хүссэн. Ванила сэтгэлээр оноод юутайч гулгахаар гарлаа. Үгүй ихтэл гулгаж чаддгүйгээ марчиж. Аргашаага саваад унах гэхэд нь гүнжирч авардаг. Ванилагийн нүд нулимсаар дурч зүгээр тоолох гэж ирснээ хэлдэг. Ингээд манай хоёр цагийг хөвжөлдөө өнгөрөөсөн юм. Торчороо гүнжийг тамлахаар иртэл гүнж халуурч идэв. Торчорооч өнөөдрийн тамлалтыг болиг доо гэтэл гүнж ууралж. Би бол эзэн хааны армийн 3 дахь легионыг командлагч. Ханиад энтрол юу ч биш гэсэн боловч халуун оронд ороод шууд хэлсэн зүйлээ марчдаг. Торчороогоор хоол зөөлгөөл. Өрөөндөө зургт үзч мэдсэн энэ өдрийг дуг нойрондоо дугжирч өнгөрөөвөө. Болсон явдлыг сонсон ч тэрийн балайн болсон юм бэ. Ханиад нэгдэрсэн жорон хөслийн үлдээ гэж тушаадаг. Манай бөөндөө сагс тоглохоор болжээ. Тэгсэн чөтгөрийн ангүнч хоёр дээр аянг бочдیں۔ Ингээд гүнжийг хоёр шал таних уу газар чөтгөрийн хааны хажууд сэрдэг. Гайхаад юу болсныг асуутал чөтгөрийн хаан хэдүүлээ шинэ ертөнцид ирсэн. Нөгөө аним дээр гардаг да мэдхүү гэж ас. Тэгээд өргөжлүүлж гүнжийг ухаанг байх тийм ертөнцийг аврах хэрэгтэй гэж удаад гарч иргэн тарнаа шалгасан юм байна. Тэгсэн хар монарчийг харанхуй эзэн энэ ертөнцийг иршээлдээ авчиж тэрийг нь ялж энэ ертөнцийг аврахын тулд хар тааварлаа аврах хэвээр. Яваад очлоо аврахын тулд хар дөрвөн мортон гих дөрвөн нөхрийг ялах хэрэгтэй болжээ. Чөтгөрийн хаанч тэр дорн ялчиж тэгсэн араас нь хар гарыг их өөр нэг хүн гарч ирээд миний харанхуй хүч бол 100 гэснээр мангар хурдан ялагдчихдаг. Чөтгөрийн хаан цаашаа яваад харанхуй хүч нь 5000 давсан 9 харанхуй их цэргүүдтэй таарчээ. Тэгээд тэднийг тэр дорн ялаад арай гэж хар монарчтай олцдог. Хар монарч чөтгөрийн хаанд миний харанхуй хүч 980,000 гэжээ. Чөтгөрийн хаан харанхуй хүч гээд байгаа нь ямар учиртайг огт ойлгоогүй гин. Тэгээд эцсийн тулаан эхэллээ. Чөтгөрийн хаан яаж дайрсан хар монарчтай арилт нөлөөлдөг. Хар монарчийн хар сүнс нь хар сарны хүчийг хар галын хүчтэй нийлүүлж дэлжшгүй хамгаалттай болсон юм байна. Хар монарч үргэлжлүүлж хар ил дээрээ чамааг ялаад харанхуй хүчээр энэ ертөнцийг харанхуй живүүлнэ гэд арчээ. Чөтгөрийн хаан хар монарчийн дайралтыг хороогоороо хамгаалж шид нөлөөлөхгүй бол гараараа зодно гэж зодчиж. Ингээд гүнжийг ухаангүй авах 2 цагийн хугацаанд энэ ертөнцийг хүн төрлөختний дайсан хорон муугийн үндэс хүч чадлын бэлэг тэмдэг чөтгөрийн хаан аварчээ.
Гүнж одоо хүртэл Чөтгөрийн хааныг Чөтгөрийн хаан гэж мэдгүй. Чөтгөрийн хаанч баяртай нарахгүй хүсдэг байсан шинэ ертөнцтэй арай гэж ирлээ гэд бөөн баярлалдаг. Ингэж л манай хоёр шинэ ертөнцийг аварчаад буцаж ирсэн байдаг юм. Дараа өдөр нь гүнжийг тамлахаар торчороо ирдэг. Тэгсэн ягаад ч юм готарсан байдیں۔ Чөтгөрийн хааны цайд төлрөл болгонд ажлын бариас сольт юм байна. Тиймээс өнөөдөр торчораагийн гүнжийг тамлах сүүлчийн өдрөөж магадгүй. Гүүж яж магадгүй. Бас Инки, Йоки, Куроро, Мао Мао, Giant, Vanilla гэд бүгд салаад явчих магадгүй. Энийг сонсон гүнж нүдэндээ нулимстай. Одоогийн намайг чи ганцаараа яасан ч ялж чадахгүй гэдэг. Торчороо инээмсэглэж үлдсэн хэдэ бүгдийн доддог. Сүүлчийн тамлалтаж болцшгүй өдөр гүнж өөртөө итгэлтэй. Би бол эзэн хааны армийн 3 дугаар легионы командлагч. Энэ зэргийн тамлалтыг даваад гарна гэд тамлалт эхэллээ. Маргааш нь хин шилжих хуваар нь гарчиж, торчороо сэтгэлээ барьж нэрээ хартал. Манай эд бүгд хаашаач явуулгүй гүнжийг үргэлжлүүлэн тамлахаар болжээ. За ингээд гүнж үргэлжлүүлэн тамлагдана. Бичлэг таалагдсан бол лайк сабаа дараад бас комент хийрээ. Энэ хүртэл үзсэнд баярлалаа. Дараагийн бичлэгээрээ уулзтлаа. Түр бай.